Алдарт ганс үхэн давд заалтах шатын шүүх хурал болж өнгөрлөө. За ганс үхч яах вэ? Угаасаа засгийн газрыг огцруулж 5 толгой оюу толгойг луурдах махинацад өртөж улс төрийн махны машинд хэрчүүлсэн хүн гэлцтэй юм. Тэр л чигээрээ махны машин хэршиж яваад явчих шиг боллоо. Харин нэг учраа мэдэхгүй бүсгүй хомрогонд нь хэрчүүлэнгээ алдсан нь нүүрс хөтөлбөрийн нягтлан мөнгө туяа байсан. Түүнийг анхан шатны шүүхөөс хэлмэгдүүлж буун илэрхий байсаар байтал ялагч орхив. Харин дээд шүүхийн шүүгч нарын шийдвэрээр түүнийг сагаатгалаа. Угаасаа тэр мөн амт ямарч буруугүй л дээ. Ер нь бол манай шүүх хуулийн байгууллагуудын практикт сүүлийн үед ийм илэрхий захиалгат гэхээр юм анзаарагдаад байгаа. Одоо мэдээж Женко Батулгын туслах нарийн бичгүүдийн гэгдэх хэрэг мөн л ийм замаар хэрэгжихгүй болох байх. Нарийн анзааруул хүчээр хэрэг тулгаж нэгнийгээ шорон гиндангаар айлгсан хэлмэгдүүлэлт явагдаад байгаа нь сохор төдий хүнд ч анзаарагдаад байгаа юм. Анхан шатны шүүхээр буруутай мэт харагдуулан цаг хожиж өчнөө сараар сунжруулан уйж байгаа тэр хооронд нь бүлэглүүд хоорондох дайн дайжин элдвийн махинацаа амжуулж авах төлөвлөгөө юмдаг уу да. Тэгж л харагдаад байгаа юм. Алтан хуйгийг огцруулахын тулд нүүрсний гих хэрэг гарч ирсэн. Тэр хооронд оюу толгой 2037 он болтол цойлоод алга болсон. Одоо Женкогийн гэгдэх хэрэг өмнөхтэйгөө яг адилхан сценараар өрнөж байна. 5 толгойроо л чиглэсэн болов уу? Женко ботлогч яг л ингэж хэлсэн. Томчуудын данд нялхуугд мөрөөрөө амьдрах гэж ядаж яваа ядарсан эмэгтэйчүүд өртөөд байна. 37 он биштэй ямар. Ард түмнээ арай л илэг бариад байна уу да. Дээдсүү та нар.